Нэг өглөө босоод цонхороо хартал гадаа хөл толгой мэдэгдэхгүй ийм өмөн шууган болж байвал та яах вэ? Энэ бол ихэнх зомбитой сүрлийн тухай кинонуудад гардаг хэсэг. Гэхдээ гол үйл явдал эндээс эхэлнэ. Та түүн шиг айгаад байрдаа нуугдаад байх юм бол нэг л өдөр идэх юм уух усх болно. Яагаад усгүй болох юм бэ гэж юу? Сүрлээс болоод та тог цахилгаан тасраад танаа байрны усны өргөлтийн ноцоосод ажиллах авах учраас та нойлдооч бие засч чадахгүй болно. Энэ тохиолдолд ядарч туйлдсан та өсөж өгөхийн тулд гэрээсээ гарч хүн сайж тэнүүчлэн амьдрах хэрэгтэй болно. Толгой харагт хорон гэргүй, уух усгүй та хэрхэн амьд гарах вэ? Та бүхний зарим нь хүний эсрэг байгаль нэвтрүүлгийн биер гэрэлс шиг л амьд гарандаа гэж бодож магадгүй. Эсэм энд үлдэнэ гэдэг бол аз биш ээ. Энэ бол мэдлэг. Энэ удаад хамтдаа survival skills буюу эсэм энд үлдэх цаатах ямар шинжилгээ байгаа талаар олж мэдхийг хичээцгээе. Ховор хомс нөөцийг хэдэн мянган жил тултал ашигласаар ирсэн монголчууд бидний аж төрөх хэв маяг бидэнд эсэм энд үлдэх ямар ур чадвар өвийг үлдээснийг харцгаая. Эхлэхээс өмнө дардамнуудаа дараад бичлэглүүгээ орцгоё. Бидний уламжлалт амьдралын хэв маягаас ялгаатай нь өнөөгийн сууршил байдал маань биднээс өдөр тутамдаа амьд гарахад шаардлагатай төрөл бүрийн чадваруудыг шаарддаггүй. Жишээ нь та багш байлаа гэж ботход та өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйлээ буюу хүүхдүүдэд хичээл заана. Тэгээд үүнийхээ оронд цалин авна. Тэр мөнгөөрөө сурагч нарынхаа эцэгчүүдийн ч юм уу эсвэл бусад хүмүүсийн бүтээс нь танд хэрэгтэй байгаа зүйлсийг худалдаа авна. Танд мах хэрэгтэй бол зах ороод л авчна. Та заавал малчин байх шаардлагагүй гэх мэт. Энэ систем дэлхийд даяар хэрэгжиж байгаа орчин үед би танд экстрем кондишн буюу хүнд хэцүү нөхцөлд хэрхэн амьд гарах талаар ярих нь жаахан утгахгүй мэт санагдаж мэднэ. Ихэнх хүмүүс ийм нөхцөл байдалд амьдралдаа хизээж орохгүй байж магадгүй. Тийм л тайван сайхан цаг үе ирсэн гэсэн үг ээ. Гэхдээ энэ хөдөлмөрийн хойролт биднийг бие махбод болон сэтгэл зүйн хувьд улмал сул дорой болгосоор байгаа. Мөн та ямар нэгэн байдлаар хэцүү байдалд орвол гэр бүл, хайртай хүмүүс аврахын тулд хүний бие харш нөхцөлд хэрхэн хариулт үзүүлж болдгийг мэддэг байх хэрэгтэй. Эзгүй хээр талд, ширэнгэн ойд, говь цөлд, цас туулын дунд та хаанч байлаа мэд үлдэн гэдэг нь зөвхөн хоол унд хайж олох тухай биш. Бие маань хязгаартаа тултлаа өөрийгөө хүчилсэн үед яг яадгийг ойлгодог байх тухай. Нэгдүгээрт шингэнээ дутагдал. Та яг ямар нөхцөлд явж байгаагаас хамаарат 1-6 цагийн дотор танай бие ус нэгч эхэлнэ. Эхлээд толгой өвдөн, цангасан, ядарсан байгаагаа та мэдэрнэ. Хэсэг хугацааны дараа уруулам хатан, толгой эргэж, хар хөрөнгөтэй шээс ялгар болно. Энэ нь танай бие аль болох шингэн гадагшуулахыг хүсэхгүй байна л гэсэн үг. Мөн тархины цусан гамжинд ус хангалттай байхгүй болоод ирэхээр ухаан санаа баламгдаж эхэлнэ. Үүнээс илүү хүндэрвэл зүрхний цохилт нэмэгдэж, дотор эрхнүүдийн ажиллагаа нэг нэгээр алдагдана, улмаар үхэлт хүргэнэ. Ялангуяа халуун газар хүнийг шингэнээ дутагдалд бүр хурдан оруулна, нэг өдрийн дотор чадах их боломжтой. Мэдээж бид хоолгүйгээр ус уухгүй байснаас илүү удаан амьдрах ч гэсэн хүний бие хязгаартай. Эхний 3 өдөрт бол нэлээд ядарч туйлдах боловч таны элэг болон булчинд хоримтлагтаад байсан глюкоз, энерги болон хувирс таныг амьд байлгасаар байх болно. 7 хоног өнгөрөхөд танай бие илүүдэл өөх тусаа шатааж эхэлнэ, энерги болгон хувиргана. 2-7 хоногийн дараагаар булчин эрс багсч энерги болж эхэлнэ. Нэлээд мас алтна, тухарна. Бүр хүний зүрх гэдэг булчин маань баг зэрэг жижигэрнэ гэж байгаа. 3-7 хоног гэхэд дотоод эрхтнүүд маш хүчтэй гэмтэх ба энэ үед үхэж болно. Бурхан багш гэгэрхээр хоол ундгүй бяцлагж байгаад ингэж хэлсэн байдаг. Хөгжмөн утсыг хэд сулвал дуу гарахгүй, хэд чангалвал тасарна. Тэгэхээр өөрийн биеийг хэд зовоон ингэж удаан суул өөхөж магадгүй юм байна гэж бодсон байж мэднэ. Дараагийнх нь хайпотермия буюу хэд хүүтэнд осгох эрсдэл. Хүний биеийн хэвийн дулаан ойролцоогоор Цельсийн 37 хэм байдгийг та бүхэн мэдэх байхаа. Тэгээд та хүүтэнд төөрч даар налгасаар биеийн дулаан 32-аас 35 хэм болоход чичирч эхэлнэ. Мөн хөл гарын үзүүр мэдээ алдаж, ухаан санаа жаахан балартаж эхэлнэ. Жирийн үеиг шиг бодос сэтгэхэн багаснаа л гэсэн үг. Цааш даарсаар биеийн хэм 28-аас 32 хүрэхэд хил ярээ зуурч, өгөө тутгалж чадахгүй болохоос гадна амьсгал удаашрч баяр зүйн баримж алдагтана. Тэгээд л 28 хэмээс доошлоход чичрэхэ болоод ухаалд нь зүрх зогсно. Мөн гадаа хүүтэнд нойтон чихт овцтой байх нь энэ үйл явцыг илүү хурдсах ба
цагийн дотор үхэлд хүргэнэ. Магадгүй ийм учраас л уулчид хөлөрч мөсддөггүй тусгай хувц өмсдөг байхаа. Сүүлийнхэн хайпертермо юу хит халуун. Ийм халуунд та хит хөлөрч хөлсөөр их хэмжээний шингэн бас давсалдснаар толгой эргэж дотор муухаар булчин татах боломжтой. Эсвэл наран цохиулах. Энэ үед хөлрөөгүй байсан ч арьс улаан болж толгой эргэн амьсгал авчдах ба аль нэг дотоод эрхтнүүд нь генет ажиллагаагүй болж магадгүй. Хэрвээ та анзаарсан бол сүүлийн жилүүдэд зуны хит талтай үеүүдээр энэ шинж тэмдгээс болоод бие муутай настай хүмүүс нас харцгааж байсныг олон улсын мэдээнүүдээс сонсож байсан баха. Та бүхэн дүүн кинон дээрээс цөлийн хүмүүс нарнаас бие бүрэн халахалсан бас өөрөөсөө ялгарсан хөлсөө ууршуулахгүйгээр дахин цуглуулж боловсруулдаг тусгай хувцсамсаж байгааг харсан байх. Үүнгүүгээр хэдхэн цагийн дотор хүн өөхөх болно. За одоо амьд гарахт хэрэгтэй 3 дүрмийг та бүхэндээ зааж өгье. 1-р агааргүйгээр 3 минут. Зарим хүмүүс амьсгалахгүйгээр эсвэл агааргүйгээр өвнөөс жил удаан амьд байж чаддаг штэ гэж та бодож магадгүй. Гэхдээ ингэж бэлтгэхтэйгүй дундаж хүний тухай ярьж байгаа гэдгийг ойлгоорой. Усан живж байгаа эсвэл хагсан гэх мэт хүчил төрөгчээр амьсгалах боломжгүй болсон ч гэсэн 3 минут бол тэснэл гэсэн үг. Ямар ч агааргүй утаагаар дүрсэн өрөө эсвэл агааргүй шахуу өндөр уул өрөөдөж мөн адилхан. Тэгэхээр ямар ч байсан та амьсгалж байх ёстой. Үгүй бол бусад дүрмүүд ямар ч утахгүй болно. 2-р хүнд ширүүн нөхцөлд хорогдох байргүйгээр 3 цаг. Халуун хүйтэнд ямар ч нөхцөлд та өөриймээ хамгаалах газар олж орохгүй бол энэ хугацаанд халуунд цохиулж эсвэл осгоц нас барнаа. Халуун зунаар хүйтэн борон цохиулснаас болоод хүн өгч болдог. Тэгэхээр аюултай нөхцөлд байгаа бол хоол ундад санаа зовхоос өмнө өөртөө хорогдох байр олох эсвэл барих хэрэгтэй байх нэ. Усгүйгээр 3 хоног. Хэдийгээр нөхцөл байдлаас хамаарах боловч 3 хоног ус уухгүй байсан ч та амьд гарах боломжтой. Хоолгүйгээр 3-7 хоног. Хоолгүй үед бидний бие хэрхэн энерги зөв зохистойгоор зарцуулдгийг сая үтсэн шүү дээ. Эцэст нь амьд гарах 3 дүрмийг чухлынхан дараалал толгойд ингэж хадгалж авбал хизээ нэг өдөр хэрэг болж магадгүй. Энэ бүхнийг та тууштайгаар ухаалгаар хэрэгжүүлж амьд гарахад мэдээж сэтгэл зүйн төлөв байдал нэн чухал. Сандрал таныг хүрээлэн буурснаас тань хурдан үхэлд хүргэнэ. Алдарт сургуур биер гэрээс сэтгэл зүй асуудлуудаа хэрхэн удирдах дээр жишээ авъя. 1-р тайван байдал. Тэр дандаа л камертагаа ярьж явдаг түүнд бодлуудаа зэгцэлж илээ төвлөрөхтөнд тусалдаг. Эрсдлүүдээ тооцоолох. Тэр үргэлж гол, хавцал, зэрлэг амьд нь надад ямар байдлаар аюул учруулж болох вэ гэж тооцоолдог. Шийдвэрээ хурдан гаргах. Тэр үргэлж хизээ урагшлах, зогсох, хизээ хорогдох байр барихаа гялс шийддэг. Тэрээр шигддэг элс рүү унс үед хэрхэн амьд гарч байгаа дээр жишээ авъя. 1-р аль болох тайван байна. Сандарч гарах гэж оролдоно ийш тийшээ хөдлөх нь түүнийг улам хурдан живүүлэх болно. Бас живхээс өмнө наран цохол нь өөх боломжтой. Тэгэд хөл гараа болгоомжтой хөдлөж хэвтэ чиглэж шилжүүлснээр биеийн жингээ илээх гадаргуун талбайд хуваарлаж доошлохоо болно. Тэгэд хатуу газар руу баг багаар бөлгсөөр гарч ирнэ. Төгшөөртэй нөхцөл байдал тайван байснаар өөрийнхөө амийг аварчаа гэж хэлж болно. За тэгвэл нэн шаардлагатай мэд үлдэх чадваруудыг та бүхэнд зааж өгье. 1-р уух ус олох бас сэвэршүүлэх. Байгаль дээрээс усыг гол, мөрөн, булаг, шанд, цас, шүүдрэн болон газрын орох ус гэх мэт олон янзаар олж болно. Хаа навж байхад аль нөөц нь олдох боломжтой гэдгээ мэдхэд л хангалттай. Жишээ нь биер гэрээс ширэнгэн оогоос модон навч дээр тогтсон борооны цэвэр усыг олж ууж байна. Эсвэл цөлөөс кактусны хортой шүү сууж, соокоо шиг мансаргоо орон доллар бууш гэдэг ургамлуулж шахаад шүүсийг нь ууж болж байна. Эсвэл кактус кантина болон коконатын дотор өрнөөс ус олон ууж болохыг харуулдаг. Хэрвээ бохирдсон устаа тааруул хувцсаараа шүүж шууд газар дээр нууж болно. Гэхдээ энэ тийм ч найдвартай биш. Харин ус хийж болох савтай явж явах юм бол үүнийг буцалгаж эсвэл холоор яодоор ариутгах нь хэрэглэж бас болно. Цангаснасаа болоод хаа таарсан усаа ууснаар элдв халдвар төвчин суулга тусаж хордлогод орох эрсдэлтэй. Дараа хорогдох байр барих. Хэрвээ цастай газар авж байгаа бол шөнөөр даарахгүй тулд цас тагтаршуулж ухаад ийм унтах газар барьж болно. Эсвэл халуун орно, хортой аалц хорхоо, муугатай газар ийм урц бас барьж болно. Урц барихад хамгийн чухал нь өөрт байгаа нөөцөө зөв зохистойгоор ашиглаж чаддаг байх чухал. Та сүх хөрөөг байж болно. Гэхдээ газар орны гой зохицлыг ашиглан газраа сунгах, унсан мод, мөчр зэрэг хэрэгтэй зүйлсээ цуглуулж
шаардлагатай үед хутгаараа бүхнийг хийж болно. Мөн нарийн уян ашиглаж сууцаа бүхлэх, байхгүй бол байгалийн олслог ургуулуудаар орлуулах гэх мэт олон аргууд бий. 3 дугаарт гал асаах. Гал асаахад галын гурвалжин заавал хэрэгтэй. Хэрвээ энэ гурвын аль нэг нь байхгүй бол та асааж чадахгүй. Шүдэн зүм үү асуугартай биж байхад болох усуу гэж та бодож магадгүй. Гэхдээ шүдэнц тань ороод асгаарга болчихсон ч юм уу эсвэл асаагуур нь эвдэрсэн тохиолдолд таны мэд үлдэх магадлал багасна. Гал асаахын тулд танд шатаажуулах ямар нэгэн зүйл хэрэгтэй. Дараа нь агаар тэгээд дулаана. Хэрвээ агаар төлөлтөрөж хангалттай байхгүй бол гал асахгүй. Мөн дулаан буюу галыг анх ямар нэг их усрээс асааж өгөх хэрэгтэй. Эртний хүмүүсийн ийм аргаар үрэлт үүсэн гал гаргадаг аргыг санаж байгаа үстэй. Эхлээд хөвөн шиг хөвсгөр бас хуурай үндэс юм хүм болоод дараа модныхаа доор байрлуулж хурдтай эргэлдүүлэхэд үрэлтээр үүссэн дулаанаас хөвөн шатж эхэлнэ. Тэгээд үүнийг урдчил бэлдсэн хуурай модон дээрээ авч ирж тавиад галаа улам бүр ноцооно. Мэдээж танд цахилур байх юм бол илүү хурдан гал асаах боломжтой. Ямартааш та галтаа болно гэдэг бол хоол хүнсээ болгон хэрэглэхээс гадна усаа услан зэвэрсүүлж хүүтэн үед дулаацах зорилгоор халуун бөлөө нусуух боломжтой болно. Мөн зэрлэг байгальд гал бидний элдв магчийн амьтдаас хамгаална. Сөүлийнхэн хоол хүнс ирж хайх бэлтгэх. Бидний бие махбод шаардлагатай энерги хоол хүнсээр дамжуулан авахын тулд үүнийг өлсөх мэдрэмжээр илэрхийлдэг. Чухлын англиар та дээрх ажлуудыг хийсэн бол хоол хүнсэндээ гарч болно. Эсвэл аялж байхдаа цуглуулсан хүнсээ бэлтгэн эхэлж болно. Нөхцөл байдлаас хамаарат галтуугаа барих хугацаа байхгүй бол төвхөгээр нь хэрэглэгч тохиолдол бий. Идэж болох ургамал, шавж орхоо зэргээс эхлээд туулаа могоо зэргийг гарын дорх материалаар явдаг жимийг нь олж занг тавин барьж хоол хүнс бэлтгэх шаардлага үүснэ. Биер гэрэл шиг survivor-ууд үүнийг маш харамга хийдэг. Тэр нэг удаа ан амтангууд цас тууланд явхдаа үхсэн амтны зэм болоод тэндээсээ мах хүртэл авч байсан. Тэгээд нэгэнд барьсан хүнснээсээ гидс дотор хэрэггүй хэсгээс нь салгаад савнд чанах, шорлох, шарах, нурмлах гэх мэт олон янзаар идэх боломжтой. Скот хүүхдүүд иймэрхүү маш олон янзын арга мэддэг нь гайхамшигтай. Түүн шиг хээр хөдөө амьд гарахаар явбал хамгийн чухал зүйлсийн нэг нь байр зүйн баримжаа тогтоох. Магадгүй та ийм байдал төөрчвөл газар зүйн хичээлд анхаарч байдаг байжээ гэж харуулж магадгүй юм. Өөрийгөө яг хаана байгаа эсвэл хаашаа явах ёстойг тогтоохдоо бид нар, одод, уул ус, гол мөрөн ашиглаж болно. Жишээ нь та бугуун цаг болно, нар ашиглаад луужингүүгээр хойцоог олж болно. Цагаа хэвтэйгээр барина, газартаа параллел гэсэн үг. Дараа нь цагийн зүг одоо нар байгаа зүг рүү эргүүлэн тааруулна. Тэгээд 12 цаг болно. Одоогийн цаг байгаа зүүнүүд яг голтон байгаа чигт урд зүг бий. Үүний эсрэг мэдээж хойд зүг. Эсвэл шөний тэнгэрээс 7 морхон одог буюу уурсан мажорыг олоод тэндээсээ байнга хойд зүгийг заадаг алтан гацуудыг олж болно. Энэ арга өдрөөр алах боломжгүй цөлийн хит талууд шөнөөр алах үед баримжаа тогтооход тустай. Мөн түүний хамгийн гарамга ашигладаг нэг арга нь гол горхи олох. Тэгээд түүнийг аюул багтаагаар хамгийн урднаараа дагаж уруудна. Голын дагуу нам дор газар гол дагсан тосхон хотууд байх ёстой ба тэр тэндээс хүмүүсийг олж амьд гардаг. Мөн хол байгаа хүмүүст өөрийг энд байна гэдгийг мэдгэхийн тулд өмнөх аргаараа гэлс галаасаа нь утаа тавьж дохио өгөх болно. Мөн толь ашиглан гэрдээр гэлбэлж болно. Морс код ашиглан соос тусламжийн дохио эдгэж болдог. Гэхдээ биер гэрэлсийн энэ байршил тогтоох өөрийгөө авруулах аргууд бол маш хүнд нөхцөл гэж ойлгох хэрэгтэй. Та богд ууланд алхаж яваад төөрчихсөн бас алхах боломжгүй боллоо гэж ботход тэнд интернет сүлжээ байхгүй байсан ч мод сэрэг орцох гэх мэт аппликейшн ашиглаад л 3 үг мессежээр илгээгээд өөрийн байгаа байршлыг 3 м-ээр наривчтайгаар онцгой байдлаа албанд мэдээлэх боломжтой. Ингэсээр таныг хайд цагаалдалгүй түргэн шуурхай аврах ажиллагаа явуулах боломж бүрднэ. Гэхдээ одоогийн бидний байршил тогтоох аргууд дэлхий дээр л хамгийн өрнөтэй гэдгийг мартаж болохгүй. Сар, Марс болон Октрон өөр битүүдээр бид нилээд туршлагагүй. Зайлшгүй нөхцөлд аюул орсон үед өөрийгөө аврах үйлдэлүүдийн талаарх хідэн өрөөсгөл амд амжсан яриануудыг залруулъя. Шингэнэ дутагдлалд орсон үед шээсээ ууж болох уу? Болохгүй. Яах вэ? Биер гэрээс ингэж ууж байхыг маш ховор харж байсан. Бүр зайлшгүй үед ингэж болно гэж тэр хэлдэг. Гэхдээ шээс бол хаягдл ус маш хортойдос давс агуулх учраас шингэн алдагдлыг улам мөр дордуулж таны бөөрийг хит ачаалуулна. Дотор ч мухаарч бөөлж гин. Дараагийнх могоонд хатхуулбал хоройг нь сорж гарах ёстой юу? Ёстой үгүй шүү. Энэ бол ихэнх классик кинонууд гаргадаг эндүрэл.
хорыг сорхиж оролцсноор хорыг цусаар илүү урдан дарах боломж олгох ба ил шарах руу амны хөндөдөх бактери орж халдварлуулж эрсдэл нэмэгдэнэ. Та зүгээр л сандралгүй айлуулах баг хөдөлж эмнэлгийн тусламж хурдан авах хэрэгтэй. Бас нэг яриа нь ой төөрчүүл модны хаг хөвд аль талдаа ургасан байгааг хараараа. Энэ ихэвчлэн модны хойд зүгийг зааж ургадаг, үүгээр байр зүгээ баримжуулж болно гэдэг. Тийм байж болно. Гэхдээ дандаа ийм биш. Тухайн ой чиглэлээс хамаарат хаг хаанч ургаж болно. Хэрвээ та иймэрхүү өрөөсгөл ойлголтууд мэдхвэл доор комент хэсэгт бусдаагаа хуваалцаарай. Цельсийн хасах төчөөс нэмэх төчин хэмээн хооронд маш харш орчинд аж төрсөөр ирсэн монголчуудын уламжлалт малаж авах суурилсан амьдралын хэм маяг survival skill-ийг майстер төвшөнд хэрэглэдгийг харуулдаг. Монгол хүн газар орон байгаль дэлхийг шүтэн хайрлаж, өөрийгөө маш сайн мэддэг тул говь цойл, хээр тал, өндөр улс дунд байсан ч хаан баян бүр нуур цөөрөн гол горих худаг байгааг амтахгүй. Өвөл зүүнний хүнд хэцүү нөхцөл биднийг тухтай байлгадаг, бас нүүж тээвэрлэхэд авсаархан сууц буюу гэрийг бид бүтээн хөгжүүлж чадсан. Бүгдийг нь байгаль болон малын гаралтай зүйлсээр хийж болно. Очи өсөрхөн гал асаахаас эхлээд үхрээ аргал, адууны омол, малын хөрзөн зэргийг хатаан хурааж бэлтгэн модгүйгээр байнгын гал асаах нөөцтэй болж чадсан. Зун намрын цагт малын гаралтай цагаан идэг олон янзаар боловсруулан хүнсэн чууд хэрэглэхээс гадна дараа өвөл хавар зориулан муутахгүйгээр бэлтгэн хадгалж чадна. Мөн малын махыг өвөлд нөөцлөн борцуулган хатааж хавар зууны улиралд алсолын аянд уургийн их уср болгон хэрэгэлдэг. Мэдээж өөрсдөө хүнсээ буюу 5 хошуу малаа хариулан малдаж өсгөн үржүүлэн унлаг эдлгээндээ хэрэгэлдэг. Мөн шаардлагатай гэвэл нэмэлтээр загас барьж, буг согоо, ан агнуур эртээр үед хийдэг байсан. Монголчуудын байлдан дагуулын амжилтын нууцуудын нэг нь борц шиг хоолны нөөц болон цэрэг бүр ан агнуурт амьдралын хэм маягаас болоод гарамгаад чадвагдсан байсан ч гэж үздэг. Ингээд хоолн цанаа зовхоо боллоо. Нүүдэлчин ард түмэн өргөн удам газар нутагта тойрохын тулд од тэнгэр, уул ус, байгалийн өрөөс төрхийг оюун санаанда маш сайн тогтоон харанхуй шөнөөр тойролгоо явах чадвартай. Мөн амьтны арьс ширийг боловсруулахаас эхлээд хэрэглээндээ байгаа бараг бүхнийг эргэлдүүлэн их олон янз эцсийн бүтээгдэхүүнүүдийг өдөр тутамд ашигладаг. Малаас бараг л хаях зүйл гарахгүй. Иймээс мэд үлдэнэ гэдэг бол зүгээр л хэцүү орчин нөхцөлийг гүрийн дэвчих тухай биш юм. Энэ бол дасан цогцож төлөвлөж байгаа нөөцөө ухаалгаар хэрэгтэй үед дахин хуваарлах тухай юм. Энэ утгаараа биер гэрэлс болон монголчууд бидэнд ч төстэй арга ухаанууд ажиглагдана. Өнгөрсөн зууны газар зүйн их нээлтүүдтэй холбоотой төвхүүдээс хамгийн амжилттай болсон экспедицүүдийг харахад бүгд анханасаа их нөөц ирч явдал суудал боллого тухайн орчин нөөцийг ашиглан дасан зогсох байдлаар хүнд ширүүн цагуурыг даван гарсан байдаг. Тэгж чадаагүй нэг газар зогсоод өссөж өгцгээдэг. Дараагийн 10 атгын жилийн дотор хүн төрлөخت нь өмнө хизээж тулгарч байгаагүй ховор хомс нөөцтэй газар амьд гарахаар тэмч эхлэх гэж байна. Энэ бол Марс гариг. Энд амьсгал агаар байхгүйгээс эхлээд идэх хоолч байхгүй. Хэдийн өндөр технологитой хүнсний нөөцтэй тэнд очихч өдөр тутмын үйл ажиллагаанаас хамаарат янз бүрийн асуудлууд тулгарч болно. Харин тэр болгонд хэрхэн амьдулдах вэ? Сандрахгүйгээр яг юу хийх вэ гэдэг шийдвэрийг тэдгээр сансрын нисгчид гаргах хэрэгтэй болно. Очоод 7 шонгуугаар бөөндөө өвөхгүй тул дэлхий дээр байхдаа бэлтгэлээ маш сайн базааж дадлаг хийх нь чухал юм. Магадгүй монголчууд бидний амьдралын хэв маяг, сэтгэлгээ улаан дүдэн арт илүү удаан тэсгэд тусалж магадгүй. Нэгд мэдлэг туршлах хангалттай бол хоол хүндгүй амьсгал гагаар нь дуусаж байсан ч хүн гэдэг яаж аргыг нь бол тэсэж болдгийг та Мершин хиноноос үтсэн байхаа. Үүнтэй төстэй дараах survival төрлийн хинонуудыг та сонирхох боломжтой. Даяарсан энэ нийгэмд хэдийн Монголдч бай. Мэд үлдэх чадварууд бидний дийлэнхэд хэрэг болохгүй байж магадгүй. Гисэн хэдэж та өөрийг бол нөрхөөхтэй мэд үлдэх чадваруудад сургаснаар илүү эрсдэл бэлэн юмсыг урдаа сайн төлөвлөдөг, асуудал гаргах сэтгэл зүй болно. Бие махбодын хувьд тайван илүү төсвөртэй байж гоншигнож гомдлгүйгээр хүн болж төлөвшөхөд тустай юм аа. Энэ бол усал аваар гамшигын үед л зөвхөн амьд гарахын төлөө өөрийгөө бэлтэх ухаан биш. Та бидний амьдралд ирээдүйд гарч болох бүхэл сорилтуудад бидний бэлтгэх амьдралын хэв маяг байх учиртай. Үүнийг мэддэг гадаад эсгэгчүүд хөөгтүүдтэйгээ өнгөрөх цагаа ийм арга ухааныг заах төлхөө зарцуулах болсон YouTube, Instagram дээрээс их л харагдах болж. Харин бид уламжлал ёс заншлаасаа алсран холцоор л байна. Манай Монгол эцэгчүүд ч
үүн дээр юм бодох хэрэгтэй байхаа. Ятгахнаа л хүүхдүүдтэй нь таны зааж сургасан арга ухаан, туршлагууд дээрээсээ бусдыг хайрлаж инэрх, багаар ажиллах чадваруудад суралцсан шүү дээ. Бас та бага настай хөдөө ийм челленжийн орчинд өсөж байгаа хүүхдүүд илүү сэргэлэн суу байдгийг анзаарч байсан уу? Шинжлэх ухааныг хэлбэршүүлсэн нийтлэлээ маань гэр бүлээрээ шимтэн үздэг, 7 нүгээр сонин цангаа эрдэм мэдлэгээр усалж буй хөндөд үзэгчтэй маш их баярлалаа. Контентыг маань тасралтгүй тууштай хийхэд та бүхний сэтгэл, лайк, шеэр, сабскрайб болгон чухал шүү. Хэрвээ контентууд таалагдвал сэтгэлээ харамгуйлтайгээрэй. Энэхүү контентуудыг сайн дурын үндсэн дээр хийдэг тул хэрвээ та хүүхд залуусын ирээдүйн боловсролын төлөө хамтдаа хойноор оруулахыг хүсвэл миний доорх танс руу хандив өгч болно шүү. Эх 7 хоногт уулзцгаая, хамтаагаараа.